За самцгано Колоко Монгол YouTube хуудас маань бичлэг оруулах аягүй утсан байгаа. Хамгийн сүүлд жилийн өмнө баха. За 6 сарын өмнө за энэ яг 6 сарын өмнө яг флаш дисний тухай нэг бичлэг хийгээд тавьчихсан. Тэрний өмнө математик чиглэлийн хичээлээр бол жилийн өмнө бичлэг оруулж ирсэн. Хамгийн сүүлд тоолны системийг оруулж ирсэн. Түүнээс хойш ерөөсөө математикийн хичээлээр бичлэг оруулъя гэж бодож исэн боловч зав гарахгүй, дээрэс нь санаа оноо байхгүй. Тэгээ хаягдсан байгаа. Хамгийн сүүлд тоолны систем дээр болохоор би дараагийн хичээл дээр хэмжээсийн тухай ойлголтын талаар хичээл орно гэж ярьжсэн. Тэгээ тухайн үед тэгж ярьжсэн боловч тэр талаараа сайн судлах гэхээр материал ойлгохтой байхгүй. Дээрэс нь хэмжээсийн тухай ойлголт за 3 хэмжээсийг бид нар мэддэг 4 5 дахь хэмжээсийг бид нар үнэхээр бодъё гэж толгой ухаан өрөхгүй. Яг үндэ бол бүр ингээд бид нар ингээд муу байгаа тийш хамгийн гол нь бидний материалыг бие маань өөрөө тэр хэмжээсийг хүлээж авах чадваргүйтэй байгаа болохоор тэр талаар яг маш гүнзгий мэдлэгтэй хүн л энэ бүхний тайлбарлах гэж бодож байна. Над мэдхийн тийм хүмүүс бол үнэхээр чадахгүй байна. За тэгээд би энд нэг 4 жилийн өмнө физик олимпиад ирсэн нэг бодлого байгаа. Тэгээд энэ бодлогыг би худлаа утсан байлээ. Тэгээд энэнийг залруулна. Тэгээд энэнийг залруулах гаргалгаа эдрийн Claudia Ayata ChatGPT гэдэг зүйлтэй харьцчаач явж ихэ хариуг нь гаргаж ирсэн. Миний бичлэгийн за яг энэ авдах бичлэг баха параллель за энэ чинь нэг 23 оны 12 сар 24 оны 1-р сар байсан баг. Дөнгөж хүмүүс ChatGPT-г ашиглаж эхэлдэг үеэсэн. Энэ аваас л ChatGPT ашигласан. Тэрний өмнөх болохоор ChatGPT ашиглахгүй тэгээ математикийн хичээлтэй холбоотой бодлогуудыг хариу гэж интернетээс яхаар ойлгохтой хариу гардаггүй тийм цаг үе байсан. Одоо л ChatGPT, Claudia AI технологиуд бүр хариуг нь заавартаа гаргаад ирдэг болсон болохоор би математикийн хичээлээс илүү Claudia-тай харьцаа Claudia-гийн бодсон болгон дээр дүн шинжилгээ анализ хийж нэг хичээл орё гэж бодож байна. Тэгээд тэр хичээл нь болохоор физик олимпиад ирсэн хайшийн холцын бодлогыг Claudia-тай хамт дүн шинжилгээ хийж тайлж үзүүлэх юм байгаа. За энэ бичлэг өдрөө хальт сонирхож үзцгээе. Энэ дээр яг юун дээр алдаа хийснийг би чамд тааруулна. За самцруу хайлш өгсөн байгаа. За тэгээд тодорхой нэг хэсгийг зэсэлэн, тодорхой хэсгийн гуйл эзлэн. За зэсийг куб хэмжээгүүлгээ бий гэж. За тэгээд нийт масс нь гараад 100 г гэдэг. Нийт нягт нь одоо нэг шинээр үсэн хайшийн нягт нь 8.7 г/см куб. Зэсийн нягт нь зэсийн нягт роо нэгэд мэдлжээ. 8.5 г/см куб. За тийм бол зэсийн масс буюу m1 үүлийн масс буюу роо хоёрыг болно. m1 тэнцүү хэд вэ? Үүлийн нягт тэнцүү хэд вэ? Тэгээд m1-ийг масс зарцуулсан харьцааг болно. Нэгсэнтэй массын одоо хувийг олно гэсэн үг. За нэг тийм асуулт тодорхойсон байна. За энэ бодлогыг ингээд та нар миний YouTube-ийн тэр тухайн үеийн рооны бичлэгийг үзээр хамгийн гол нь энд би алдаа хийсэн байна. 8.2 роо нөө тэгээд тэр алдаа хийсэн хэсгийг харуулъя. Эсвэл гасан яг энэ бодлого дээр дөрвийг ойлгоё. Энэ гүйлэг байл гэдэг үү би үсэж хэлсэн байлээ. Тэгэхээр 20% одоо гүйл 80% роо гэдгийг бас гаргаж ирж болно. Бид чинь за энэ 8.5-ыг хасаад 0.2 байна. За эндээс үзье бүгдээрээ. 0.2. Тэгэхээр B 0.2-то ер нь бол тэнцвүүгээ ойлгож болно. А Б хуваахад нэг юм тоо гардаг байна л да. Тэгэхэд энэ нягтуудын ялгуурын харьцаа нь болохоор эсвүүнүүдийн харьцаа одоо ямар харьцаатай байдаг вэ гэхээр энд шууд 0.8 гэдэг тоо гарч ирнэ гэсэн үг. Энд 0. За энэ бол би буруу утсан. Яг нь ийм байж болно. Гэхдээ ер нь бол хариун дээр бол заавал ийм байх албагүй. Бийг шууд 0.2-той тэнцвүүлэх бол шаардлагагүй. Нэгсэндээ чи хурдын метр секунд гэдэг хурдыг шүү дээ, тий? Хугацааны метр гэдэг юутай нэгжтэй чи тэнцүү гэж ойлгосон утгаар ингээд бодод байгаа байхгүй.
За тэгээд дээрэс нь өөрөөр хэлбэл за би энэ дээр би зургийн програм байна уу? Draw Paint гэх програм байдаг те. Krita-гаар ажиллах. За Paint-ээр ажиллаж. За mask тэнцүү raw гүрчгэн V гэдэг том байдаг тийм үү? Raw болохоор нэгт, V нь болохоор ижлэхэн, тэгээ M болохоор mask. Тэгээд энэ тийштэй те. Зөвхөн mask нөхөрчсөн за. Mask нөхөрсөн тэнгууд raw V2-ыг олох гэсэн бодлого болоод болцсон билээ. Яг үндэ энэ бодлого өөрөө. Тэгээд энэ нийт mask M тэнцүү 100 г гэж гарсан. Тэгээд хамгийн гол нь энэ mask нөөрөө 100 г гэдэг нь яг тухайн одоо энэ raw 2 буюу хөвлийн нэгтэй болоход ямар ч хамаарлах байсан. За энэ бол алт байсан. За энийг би хаачи. Тэгээд энийг бас яг одоо дөөнцгийг авчи. Cloud-тэй харьцаагаа ерөөдөө бодоо. Cloud-аас би юу хийсэн бэ гэхлээр зис болон энэ бөөн гэж байна. Гуйлын хойлсноос шинээр хайш гарна гэж бодвол зисийн нэгтээс хайшин нэгтийг хасаад хайшин нэгтээс зисийн нэгтийг хасаад харьцуулсан харьцуултын хэлбэр нэг гардаг гэдэг. Би тухайн бодлогод энэ ботсон юу хэлсэндээ Cloud бол заавал ийм нөхцөл байхгүй гэсэн. За түнгүүд X1 оронд AB2-ыг оруулж авч байгаа. А нь болохоор зисийн нислэгүүний хувь, B нь болохоор гуйлын нислэгүүний хувь гэж байгаа. Өмнөх бодлогыг та нар харчаад миний имжлэгийг үзээрэй. Өмнөх бодлогыг тайлбар дээр ингээд бүгдийг тайлцсан байгаа. Тэгэнгүүтээ ийм харьцааны AB-г олдох томьёо байгаа. Энд бол нийт масс M өгдөг. Энд өгсөн зүйлгүй л raw 1 raw 2 л өгсөн байна. Raw болон raw 1 2. Raw 2 өгдөг. B өгдөг. Тэг яаж B-г олцсон бол яг raw 2-ыг олж болно. Эсвэл A болж байна. AB2 ч өөрөө AB-гийн нийлбэр 1 гэдэг тийм үү? Нийлбэрүүдийн хувь нь өөрөө 1 гар. Жишээлбэл A03 байлаа B07 ах жишээ тийм. За тэгээ ийм томьёо нь бол ингээд батлагдж байгаа. За тэгвэл зис бол гуйлын аль нь хүнд гэж байгаа. Энэ дээр болохоор зис 896 гуйл 87 гэдэг. Зис нь хүнд гэдэг. Тэгсэн чинь тухайн бодлогон дээр гуйл нь хүнд гараадсан. Яад үл нэг зис нь 7.5 байсан. Тэнгүүтээ шинээр үсэн хайш нь 7.8 гараад тэнгүүд мэдээж нөгөө гуйл нь хайш болон зисээсээ хүнд ээжж дээр дундаж нэгт гарна шүү дээ. Тэгэхээр цэвэр яг арифметик дундаж биш. Тэгээд ингээд амьдралын ингээд логиктэй зөрчилдсөн бодлого байсан билээ. Тухайн бодлого өөрөө. Тэр бодлогыг юу гэж нэрлэдэг вэ гэдгийг одоо би эндээс харна. Хайшинд өөр ямар метал ордог вэ гэдээ би эндээс асуусан. Илүү бат бүх одоо юу хийгээвэл хууль болон өнгөн цагаан титаны хайш бүр сайн гэдэг. Би энэ Cloud-тэй харьцсан юу линкийг би description дээр та нарт юу ачна шеэрлчэндээ та нар ингээд Cloud-тэй харьцааг бас юу үзээд гараад иж болно. За энэ дээр бас би унд дугуйс нэртэй болохоор карбон өндөр дугуйнд ямар металлын юу ордог вэ гэдэг ингээд одоо нүүрс төрөгч өнгө цагаан зис хром гэсэн материалууд юу нэрд юм бэлээ. Жогон арай өөр төрлийн асуулт асуугаа явсан. За титан өндөр дугуй бол хүнтэй болох гэсэн чинь нэр үнэхээр үнэтэй гэдэг юм бэлээ. Өнгө цагаан өндөр дугуй 100-аас $500 байдаг бол хүн титанум өндөр дугуй болохоор $1500-аас $400 үнэтэй байдаг. Тэгээ карбон утас гэж байгаа. Одоо бидний нэг яг карбон дугуй гэж ярьдаг. Карбон файбер 500-аас 3000 чанараас амраас янз янз. Заримдаа бүр үнэтэй ч идэг гэдэг. Бүр илүү өндөр үнэтэй. Тэнгүүд хамгийн сайн чанарын материал бат бүх материал юу байх вэ гэвэл нүүрс төрөгчсөн утас карбон файбер резин матрикс энэ болохоор эпокси резинийг хийлээд байдаг. Энэ хоёрын нийлмэл материалууд аюул үнэтэй болдог. Энэ дээр энэ тухай Cloud аюул сайн хэлж өгсөн. За эхний асуултын хувьд нөр бодлогын тухай би асууж байна. RON 8.7, RON 8.5 бол RON 2-ыг нь олж болох уу гэсэн чинь бас энэ Cloud-ийн мэдээлэл дутуу байгаа. Энэ дээр AB-гийн нэг нь өгсөн байх шаардлагатай гэсэн хариу өгсөн. За зисийн масс нь 8.5 хайшийн масс 8.7 гэвэл гуйл нь арай өндөр нэгттэй гарах гээд байх юм. Чи зисийг гуйлаас өндөр нэгттэй гэсэн мэт гэсэн чинь Cloud зөв анзаарлаа. Тэгээд энийг тайлбарлая. Ингээд над хэлсэн байгаа. Тэгээд амьдрал дээр бол зис нь болохоор гуйлнаас илүү
өндөр нягцтай гэдгийг хариулж хэлсэн. За тэгвэл би асуултаа асуусан. За манай бодлогын бодоод өгчхөө нэгтүүдийг нь би хэллээ. За яг энэ бодлоод болохоор энийг алгасчээ. За амьдралтай юм бүгдрээ бодно. За тэгэнгүүт энэ дээр би арай өөр энэ дээр яг би өөрийн зүг гэж маргасан л та. Энд чинь 7 дугаар ангийн физик олимпиадын бодол бол та. Чи чадахгүй байна уу гэхэд нь Клауди болохоор үнэхээр чадахгүйтэй хэрэг байгаа биш. Чадахгүй байгаа хэрэг бишээ. Математик боломжгүй хэрэг гэж надад тайлбарсан. Энд дээр Клауди бол үнэхээр сайн тайлбарласан байгаа. За манайд бүгшинд ер нь хэдэн хувийн алт, хэдэн хувийн бус металл ордог гэдэг. Би яг арай өөр нэг жишээгээр ясна гэж энэ яг амьдрал бидний бодлогод 18 каратын алтыг бол хэлж байгаа. Энд 75% алт, 25% бус металлууд болдог. Гэтэл энэ бол 75% гэдэг нь болохоор эзлэгүүний биш, массын 75% юм билээ. Жишээлбэл 3 грамм цэвэр алт орсон бол 1 грамм бусад металл орсон байх жишээтэй. 18 каратын алт. 24 каратын алт гэвэл цэвэр алтыг хэлж байгаа. За тэгээд энэ дээр Монголын Улаанбаатарын мөнгөн завьяагийн дэлгүүрийн алтны сорьцын тухай асуусан. Энэ дээр ингээд жоохон нэг хариулсан. За 18 каратын ингээд би нэг бодлого асуусан. Энд яг би өөрөө бодож зүгээр асууж байгаа. 2 грамм жинтэй 18 каратын алтан бүгж байлаа гэж бодъё. Тэгээ нийт чинь 2 грамм. Тэгвэл түүний хэдэн хувийн цэвэр алт болон түүнтэй холсон металлын нэгтгийг олох гэсэн чинь Клауди надад за 1.505 грамм гэж хэлэнгүүтээ нэгтүүдийн ингээ гараад. За яг алтны нэгт, цэвэр алтны нэгтийг энэ дээр яг өөр надад энэ дээр ингээ тайлбарлаад хэлсэн байгаа. Хаана энэ стандарт нэгт нь 15.2 грамм саж метрхөө. Бусад одоо жишээлбэл аурум, купрум гэсэн холцны нэгтийг за ерөөхдөө нэг 19.3 гэдэг ингээд авцсан байна. За тэнгүүтээ бусад металлын нэгт 9.1 за аурум энд алтных 19.3 гэж байна. 18 каратын алтны стандарт нэгт нь 15.2 нэгсэндээ бидний бол хайш гэсэн цэвэр одоо холцтой нийт хайш. Эндээс дангаараа алт нь 19.3 купрум буюу 9.896 гэ холсон гэж бодоход ро 2 нь энэ дээр арай өөр энэ хамаагүй юм байна. Алтны эзлэгүүнийг ашиглаад алтны эзлэгүүн гарчсан, бус металлын эзлэгүүн гэж гарчсан. Бусад металлын нэгт нь 9.28 гэж. Энэ хайшиг хэлээд гэж биш ро 2 юм уу? За энэ дээр эргэж харахаар л юм байна. 8.6. За би эзлэгүүнээ чи өөрөө боддоо гэд ингээд асуусан. Тэгэхэд бүгсний нийт массыг 2 грамм гээд алт нь болохоор 75% хуваар ингээд болж байгаа. Алтны масс нь 19.3, мөнгөний биш алтны нэгт нь 19.3, мөнгөний нэгт нь 10.5 грамм саж метрхүү. За тэгвэл алт мөнгөний массыг бол ингэ томьёогоор 0.75-ыг хоёрдожүүлээд 0.2-ыг хоёрдожүүлээд 1.5 0.5 грамм гэж гаргаж ирсэн. Тэгээ эзлэгүүний нь болохоор ингээд 0.7, мөнгөний эзлэгүүний 0.4 за баруун 0.5 гэсэн. За бүгсний нийт эзлэгүүн ингээд ийм гарч чаад тэнгуүтэй бүгсний нэгт нь 15.900-ыг гараад ирж байгаа. Тэгээ ерөнхийдөө алт нь хайшаасаа илүү нэгттэй, мөнгө нь хайшаасаа бага нэгттэй болж байгаа. Яг бүгснөөс тэр бид нар бүгжийг хайшиг бүгж гэж яриад байгаа энэ дэр. За тэгвэл нэгтүүдийн ялгуурын тус тусад нь одлоод хэрчимдээр харуулад хоёр нэгтийн ялгуурын харьцааг хэлээд өгөөж гээд хэрчимдээр ингэ харуулсан. Тэгээ энэ нэг чухал дүгнэлтэн дээр энэ эзлэгүүний юу бид нар бол нэг 75 25 гэсэн 18 каратын алтыг гэж ярьсан шүү дээ. Тэгвэл эзлэгүүний харьцаа нь болохоор 75-20 биш 62-38 байдаг. Алтны алт болон мөнгөний эзлэгүүний харьцаа алт болон мөнгөний массын харьцаа өөр гардаг гэдгийг энэ дэр надад хэлж байгаа. За энэ яг би худлаа асуулт асуусан. За одоо эргээд өөр хариунд бусад эхний бодлогон дээр ерөнхийдөө орж ирж байгаа. За эндээс жоохон энэ яг ингээд нэг чухал иш. За ерөнхийдөө эдгээр бол нэг тухайн асуултыг ингээд бүр илүү гүнзгий төвшөнд асууж байгаа би энэ дээр.
яг гоо сонирч ивэл та нар линкээр ороод тийм гүнзгий төвчнийг ингээд судалж уншаад ингээд гаргаад ирж болно. Жишээлбэл энэ дээр ингээд 8.8 гэж хаз энэ дээр болохоор 37.95% нь мөнгө 62.05% нь алт. Энэ харьцаа яагаад 40-60 биш гэж гарч ирвэл энэ таслаас хойш 2 орноор аваад болохоор жоохон зөрүүтэй гараад байна. Бүр ингээд 4 5 6 орноор авсан бол ерөөхдөө 40-60 гэсэн харьцаа гарч ирэх. За энэ дээр ихний бодлого руу гараа буцаа орсон юм уу? За нийт мас нь өгсөн шүү дээ 100 г. Тэгэхээр ойлгомжтой биш нэг ингээд ойлгож байгаа. Гэхдээ 100 г гэдэг мэдээлэл өөрөө хангалтгүй гэж надад хэлж байгаа. За тэгээ яваад алт болон мөнгөний жишээ би өөрөө зүг гэж нэлээд явсан. Тэгээ над нэгсаасаа хариу ингэж өгөөд байсан. За алтны зах зээлд унц гэж ярьдаг да. Энэ нь ижлгүүний нэг ч үү масс нэг ч үү гэдэг. Тэгээ масс гэж хэлсэн. 0.1 унц гэдэг нь 31.1 г. За энгийн унц нь 28.34 г гэж хэлсэн. Тэгвэл монголчууд алтын юмбүү гэж ярьдаг тий. Тэгээд ингээд юмбүү гэж хэлсэн. Тэгээд юмбүү гэдэг нь болохоор ямбоо гэж. Ян гэдэг нь болохоор ян улсыг хэлээд байлаа. Анх нэг хөглөө хааны үед ян гэвэл мөнгөний дэвсгэрдэг утга хэрэглэгдэж гисэн шүү дээ. Тэгээд тэр ингээд цаашаа явсараад ямбоо болоод ямбоо гэдэг нь болохоор үүндээ зав гэсэн утгатай. Энд дэр ингээд яг гоё тайлбарлаа хэлсэн байна. Замны төрстө хоёр талдаа дээш нугалж исэн цутгамал нь мөнгөн гэсэн алтан юмбүү гэдэг. Энэ нь Хятад Монгол зэрзүүн Азийн улсууд эртний Русиээс мөнгө эд баялагын хадгаламж солилцооны хэрэгсэл түнчлэн бэлэг иш болгон ашиглаж ирсэн гэж байна. Тэгээд яг алтан юмбүүч яг завны хэлбэрт гэдэг шүү дээ. Тэгмүүдээ дээш нугалж хийсэн төрсттэй завны. За энэ яг жоохон сорилттой асуулт маркаар явж байгаа. За алт болон мөнгөний нягт чинь өгөгдсөн. Одоо 0.2 см3 алтан дээр 0.1 см3 мөнгө болоод бүгж хийсэн. Бүгжний нийт массыг бол энэ дээр эзлэгэн өгсөн, алтны эзлэгэн өгсөн, мөнгөний эзлэгэн өгсөн тэгвэл массыг бол гэсэн. Тэгэхээр энэ дээр калорийн хадаад мэдээж өөрийнх нь алтны нягт, мөнгөний нягт бол байнгын тогтмол байдаг гэж үзээд яг цэвэр алтан цэвэр мөнгөөр нь яриад эзлэгүнийг ингэж бодож жоод нийт массыг ингэж гаргаж ирсэн. 2 3 нийт масс нь энэ дэр 16.37 г. биш ээ. Бүгжний нийт нягт нь 16.37 г. Нийт масс нь 491 г. Бараг 5 г бүгж. Тэгэд гаргаж ирж байгаа. За энэ дээр ингээ эзлэгүний 4-3 харьцаагаар ингээ бас жишээ авч ингээ хэлсэн байгаа. За тэгээд газ хэвчтэй ер нь бол зисимас тангаараа гэд би энэ дээрээс асуусан байгаа. Шөө цааш нь яваад эхний бодлого дээр ер нь бол одоо яг эндээс эхэлнэ. Одоо яг эндээс эхэлж байна. Чи миний бодлтыг хэрчмээр харуулаад тайлбарлаж олимпиад дээр яг иймхэн баг өгөгдлүүд л ирсэн. Тэгээд би бодож олох шаардлагатай болсон юм гэж байна. За яг энэ олимпиад бол би энэ олимпиад манай хүүхэд орсон байгаа. Тэгээд тухайн үед олимпиад орсон ийм бодлого ирсэн. Би бодож чадаагүй гэж надад бодлого явуулсан. Би тэр бодлогын үнэхээр яг үүндээ 3 хоног нухсан. Бүр ингээ хариуг гарах гэдэг. Тэгээд яаж өгдөл дутуу мэт харагдаадсан. Тэгээд яалчгүй бодлого нь олимпиадын бодлого төр ийм бодлого нь өөрөө ирсэн байсан байхгүй. Тэгвэл энэ байж болно гэж бол зүтгээл энэ нийт массаас нь би бас гарах гэж утсан. Нийт масс өгсөн чинь бас байж болох юм гэдэг. Тэгсэн чи яг үүнд бол ро 2 мэдэхгүй тийм үү? За ро 1 өгсөн, ро 2 өгсөн. За тэгээ АБ өгдөг. Тэнгүүтээ би энэ төр Б-г 0.2 гэдэг нэг тухайн үед буруу утсан штэ нэг яг 0.2-г бодох нь зөвлөлтөө 0.2-г өгсөн ч болно. 0.2 гэж юм бол А мэдээж 0.8 гараад ингэ бодож байгаа. За тэнгүүд өөр жишээ 40 болон 60 болон 40 гэж үстэй тэгээд 100 г гарч байна уу гэдэг. За тэнгүүд л одоо энэ дээр яг сонирхолтой болж эхэлсэн юм. За зэс нь 0.6 Б нь хуулийн нэг эзлэгэн буюу эзлэгүний
харьцаа буюу B-н 0.4 гэж авч байгаа. Тэнгүүд энэ томьёогоор ро 2 нь 9 г зочид гаргадчих жоох. Тэнгүүд эзлэнгүүтээ орлуулад 100 г-ийг гаргадчих. Гэхдээ энэ анхаарал чухал зүйл байна. Энэ 100 г гарлаа. Гэхдээ энд гайхмар зүйл биш. Зөвхөн тавтолог өөрөө өөрийгөө батлах гэдэг нь ухаан. Тэгээ энэ тавтолог гэдэг одоо би юуг цаашаа үргэлжлүүлж ирэх орохын нэмэтрийн хичээлийн хичээлч гэдэг одоо миний энэ бичлэгний зорилго тавтологийн тухай судлан танартай хамт судлана. За тэгээд тогтмол үнэн буюу тавтолог гэж юу вэ гэсэн чинь надад Клаудиа ингэж хариулж байгаа. Тогтмол үнэн гэдэг нь альж тоо утга сонгосон ч үргэлж үнэн байх тэгштгэл эсвэл мэдэгдэл юм. Энэ тодорхой нэг тохиолдлыг батлаад байгаа юм биш. Харин тодорхойлолтоос шууд гарч ирдэг автоматар биелэгддэг зүйл автоматар. Энгийн жишээгээр тайлбарлая. Нэг тоон жишээ. За x дээр нэмэх нь 10. X дээр нэмэх нь хаалт нэгээд 10-аас асах x. Тэгээ хаалтаа. Тэнцүү 10. За мэдээж x дээр 10 нэмээд x-ийг асгар чинь 10 гарна шүү дээ. Энд тэгвэл x тэнцүү 3 гэжтэй бол бас л 10 л гарна. X тэнцүү 7 гэж тавьсан чинь 10. Иймэрхүү л бодлого ерөнхийдөө явсан. Ямар ч x сонгосон 10 гарна. За энэ бол нэг тогтмол хэмжээ. За би асуусан. Бидний үед батлагдчихгүй үнэн буюу аксиом гэж хэлдэг. Энэ мөн үү гэсэн чинь сайн асуулт. Гэхдээ тавтолог ба аксиом хоёр нь өөр ойлголт гэж байгаа. За аксиом гэдэг нь болохоор батлалгүйгээр үнэн гэж хүлээн зөвшөөрдөг анхны мэдээлэл. Математикийн систем барихын эхлэлийн цэг үүнийг батлах шаардлагагүй. Харин бусад бүх теорем үүнээс эхлэн батлагддаг. За аксиом гэдэг нь болохоор батлагдчихгүй үнэн. За жишээлбэл хоёр шулууныг зөвхөн биш хоёр цэгийг зөвхөн нэг шулуунтай ярьж гардаг. Энэ бол мэдээж батлагдчихгүй үнэн. Хоёр цэгийг нэгээс өөр шулуун дайруулж гаргах тийм боломж байхгүй. За жишээ нь өөр 3 цэгийг зөвхөн нэг хавтгаал огтолдог. 3 цэг. Та түүнээс өөр хавтгаа ер нь бол байхгүй. За энэ тэгээд тэн дээр Евклидийн геометр 2 цэгээр яг нэг шулуун зурж болно. Тэгш өнцөг бүгд тэнцүү гэх мэт юм. За жишээ нь бас өнөөдөр бороо орох эсвэл орохгүй. Энэ үргэлж үнэн гэхдээ ямар ч мэдээлэл өгөхгүй. Энэ тавтолог гэдэг нь болохоор энийг хэлж байна. Логикийн бүтцээс шалтгаалan ямар ч утгыг оруулсан ч үргэлж үнэн болдог гэж байна. Энэ аксиом бишиг сонгож авсан зүйл ш харин өөрийгөө батлах шин мэдээлэл өгдөггүй. За тэгээд энэ дээр өнөөдөр бороо орно эсвэл орохгүй гэж ингэж хэлж байгаа. Өмнөөс үнэн гэсэн үгэлтэй үнэндээ бас орно. За тэгээд ингээд ялгаануудыг тайлбарласан байна. Аксиом гарал үүсгэл одоо жишээлбэл хүн санаатаагаар сонгож энийг батлахгүйгээр авъя гэсэн тохирсон. Тавтолог нь болохоор гарал үүсэл нь логик алгебрын бүтцээс автоматар гарч идэг. За энийг ингээд та нар өөртөө уншаад судлаарай. За тэгээд би эхний бодлого дээр ron 8-9 гавал эсэлгүүнтэй харьцаа нь хэд болох вэ? Нийт бас 100 гарч байна уу гэсэн чинь 8.5 8.7 гэхэд эсэлгүүний харьцаа нь 0.5 яг 50% хавцаатай гэж хэлж байгаа. Яг зис болон гуйдын харьцаанд эсэлгүүн бас 100 г гарч байгаа. Тэгэнгүүт би энэ за тэгвэл бүр айгүй багаар бараг 1% юутаас айгүй баг зис орсон. Тэгж бодоод яг гэсэн чи бас яг гаргаж ирсэн. Яг ингээд 100 г гаргаад ирсэн. Клаудиа маань. За өгдөл дутуу байсан болохоор тааж оруулахад хариун зүг хараад байсан юм байна тий. Тэр нийт мас 100 г гэдэг нь ро 2-ыг олоход нэг ач холбогдолгүй байсан юм байна тий. Гэт биний яг гол эргэлзээг энэ дэр ингээд тайлбарлаж ирсэн байхгүй юу. Ерөнхийдөө ингээд тэгсэн чинь яг зүг ойлголоо. Энэ бол таны бодлогын гол цөм болсон дүгнэлтэй. Нийт масс гэдэг нь мэдээлэл гэдэг энэ мэдээлэл нь ро 2 буюу гуйлийн нэгтийг олоход ач холбогдолгүй байсан. Учир нь массыг эсэлгүүнийг массыг хуваах ро гэж томьёо оруулдаг. Энд m 100 байгаа ч m-ийн утга ямар ч байсан 150,000 ро 2-той холбоотой харьцааг өгдөхгүй гэж байгаа. Энэ 8.7 гэдэг нь болохоор яг хуу ро яг нийт хайшны нэгтийг хэлээд байгаа. За тэнгуүтээ энэ томьёогоор бид нар m-ийг энэ томьёод m ороогүй байгааг анзаараарай. B гэдэг бол зөвхөн ро 1, ро 2, рогоос цэвэр хамаардаг харьцаа. Энэ томьёогоор л ерөөхдөө бид нэр ро 2-ыг олох юм гэлээ. За та тоо тааж хамаглаж ингэж тавиад ингээд
та яг таарч байгаа нь зохиомжлоор гаргаж ирсэн дараа массын шалт ихэд 100 гарч байгаа гэд ингээд хэлж байгаа. За ойлголоо тавтологийн өөр алдартай бодлогын жишээнүүдэд дуртай ачаад. За одоо эндээс миний 2 дугаар хэсэг эхэлж байгаа шүү. Энэ бичлэгийн 2 дугаар хэсэг. За энэ дээр ингээд тавтологийн тухай нэг алдартай жишээл. За жишээлбэл 1-ийг 2 гэдгийг батлая. 1 тэнцүү 2 гэж. А-г Б-тэй тэнцүү гэж үзье. Тэгвэл А квадрат нь AB2 AB-ийн өвчтөд тэнцүү болно тийм үү? За А квадратаас Б квадратыг асуул AB хассан Б квадрат болно. За би энэ дээр нэг Клаудиа маань AB2-ыг тэнцүүг өвчсөн баа шүү дээ. Тэгвэл А квадратыг AB гэж задлж байгаа. Тэгвэл энэ 7 томьёоны 3 дахь томьёогоос хаалтан дотор ингээд яаж юм. Тэгвэл энийг Б хаалтны урд гаргаад А-гаас нь Б гэж аа. Тэгвэл хоёр талын А-гаас нь Б дарах юм бол энэ дээр А дээр нэмэх нь Б тэнцүү Б болчихж байгаа. За тэгээ хоёр талыг AB-гээр хураасан гэж юм. Тэгвэл 2B тэнцүү B. Тэнгүүд 2B-г нь хооронд нь дарангууд 2 тэнцүү 1 ингээд батлагдаад байгаа. Энийг болохоор тавтологийн бодлого гэж яриад байгаа. Гэхдээ аль бүрийн хэлбэрээр зөв мэд харагддаг. Энэ бол далд хуваалтын сонгодог жишээ гэж байна. За дундаж хурд бодлогын дасгал гэдэг бас нэг өөр нэг жишээ хэлж байгаа. Автомашин А цэгээс Б хүртэл 60 км/цаг хурдтай явж буцаад ижил замаар 40 км/цаг хурдтай ирсэн бол дундаж хурд хэд вэ гэж. Бид нар бол ойролцоогоор 50 гэж бодож штэ. 40-дээр 60 км/цаг хоёртойгоо 50 гэдэг. Тэгэхээр энэ бол буруу. Яг гармоныг дунджаар бол 48 км/цагийн хурд гарна гэж байгаа юм. Машины хурдны бодлого. За энийг яг би үнэхээр сонирч байвал тусад нь бодоод яг үзүүлсэн ч болохгүй бол энийг одоо ChatGPT-гээс бүгдээр асууад үзье. За ChatGPT нэгээд энийг копиж аваад энэ текстийг копиж аваад ChatGPT нэгээд копижсэн текстийг хуулаад за жоо үгүй. За одоо тавьчихъя. Тэгэхэд энэ бол дундаж хурдны сонгодог бодлого. 50 бишээ. Томьёон дундаж хурд ийм байдаг. Энэ томьёогоор 2 үрчгэн V1 үрчгэн V2 ерөнхий хуваагаад V1-ийг V1 дээр нөхөн V2. За өөрөөр хэлбэл хурдуудыг хоёроор үржүүлээд хооронд нь үржүүлээд хоёроор үржүүлэхэд дараа нь тухайн хоёр хурдын нийлбэрт нь хуваасан харьцааг хэлж байна гэсэн үг. Тэнгөө 48 км/цаг. Энэ томьёог бас гаргадаг бас нэг арга YouTube дээр зөндөө байгаа гэж бодож байна. Болохгүй бол энэ томьёог бүгд өөрсдөө дараа бодож гаргаж болно. Би ч яг өндөө бол математикээс илүү яг физикийн мэргэжлэр төгссөн юм шүү дээ. За өөр нэг жишээ. Monty Hall парадокс гэж байна. За энэ гурван хаалганы нэгэнд нь шагнал байна. Та нэгийг сонгоно. Шагналын байршлыг мэддэг одоо ажилуулагч шагналгүй хаалгыг нээж үзүүлнэ. Та сонголтоо солих уу? Гурван хаалга. Олон хүн хамаагүй 50-50 гэж бодож байгаа. За ингээд гурван хаалганд нэгэнд нь шагнал байгаа. Тэнгүүтээ тэр шагналыг одоо хөтлөж байгаа хүнгээ ойлгоч л та. Тэр нэг шагналгүй хаалгыг нээж үзүүлсэн. Тэгвэл нөгөө хоёр хаалганы нэгт нь шагнал байгаа штэ гэж бид бос бодож байгаа. Тэгтэл энэ буруу гэж. Учир нь сонгосноо солих нь 3-2 магадaltaй ялнаа. Энэ бол мэдээж ойлгомжтой мэд санагдах. Гэхдээ анхны интуицийг эрдэж нэмэх логик шаарддаг алдартай жишээ. За энийг бас бүгдээрээ ChatGPT-гээс асууя. Сонголтоо солих уу гэдгийг юу ач? Өөр асуулт орчих. Энэ англиэр бичих чинь тий. За монголоор. Сонголт хэдэн хувийн магадлалаар сонголт хувь гэхгүй магадлалыг юу н хуваар илэрхийлэх ер нь дэмий байдаг шүү. Сонголт ямар магадлалаар гэж магадлалаар шагналтай хаалгыг нээх вэ гэж асууя. Иш хаана тэгвэл энэ
Keyboard-ын дээр ядж чадна Монгол бичгийн драйверийн юу байхгүй хаалгыг нэхвэ. За энэ бол алдарт Monty Hall-ын бодлого шүү. Энэ Claude ChatGPT-ээр чи ерөнхийдөө хоорондоо юу ядсан юм шүү. 3 хаалга байна. Нэг хаалгын цаана шагнал, хоёрын цаана хоосон. Та ихлэ нэг хаалга сонгоно. Ажилтнуулагч шагнал хаана байгааг мэддэг бөгөөд үлдсэн хоёроос заавал шагналгүй нэг хаалгыг нээж үзүүлдэг. Хэрвээ анхны сонголтоо хэвээр үлдээвэл нөө нэг юуны бид нэг яг хоо нэг сонгоцсон байгаа юм байна. Тэнгүүд үлдсэн хоёр хаалгын нэгийг сонгот. Энэ нөө нэг 50 саяын уулдгаа нэвтрүүлгээд штэ. Тэрний юутай ерөнхийдөө тесттэй. Бидний тэр хувьд бол тэгэхээр за 50 юм за 2-1 магадлалаар ерөнхийдөө бодлого үлдчихлээ гэж бодсон штэ. Тэгэхээр яг үндэ бол тэр магадлал нь 2-1 биш 3-1 байх мэл. Анхнаасаа зүг хаалга сонгосон байх магадлал нь бол 3-1 тийм үү. Эхний сонголт 3 хаалга тэнцүү магадaltaй. Сойлгууд шагнал олох магадлал 2-3 болно. Нөгөө хаалга руу сойлбол арай илүү магадaltaй болж ирэх олох магадлал. Анх буруу сонгосон магадлал 2-3-2 ажилтнуулагч үргэлж шагналгүй хаалгыг нээдэг бол таны анхны сонголт буруу байсан бол үлдсэн ганц хаалга заавал шагналтай байдаг. Тиймээс сонголтоо хадгалах 3-1 сонголтоо солих нь 3-2. Тиймээс энэ солих нь 2 дахь илүү ашигтай стратеги юм аа. Тэгэхээр бид нар 50-50% гэж бодгоогүй анхны хайрцаг дээр үлдэхгүйгээр нөгөө хайрцгийг сонгох нь арай илүү магадaltaй болд юм биш үү? 66.7% магадaltaй болд юм биш үү? Ер нь бол яг тийм байна. Ер нь бодоодсэн чинь одоо Paint дээр бид танд үзүүлье. Paint. Гэрэлчээр яачлаа. За 3 хаалгаа зурчээ. Нэг ийм хаалгаа. За 3 хаалга нэг байлгаж. Эхлээд та энэ дээр сонгосон. Гэтээ энэ дээр ингээд сая 50 сая хүн чинь сонголтоо нэг удаа солих их хөгдөн штэ. Нэг хоосон хайрцаг яагаад. Тэнгүүтээ энийг сонгоцсон байгаа. За 3-1 магадлалаар ингээд сонгоцсон тийм үү? Тэнгүүт ажилтнуулагч энэ хаалгыг энд байхгүй гэж үзсэн. Тэгээ бид нар энэ тавих гээд магадлал маань ингээд 2 баг 50-50% юм шиг харагдаж байна. Яг үндэ бол энийг ингээд авцсан. Тэнгүүд энд бас хоосон байх шагналгүй байх магадлал нь арай бага болж байгаа хгүй. Энд илүү өндөр шагналтай байх магадлал нь их болж байгаа хгүй. Тэнгүүд энд 3-1 магадлалтай. Энд болохоор энд 3-1 магадлалтай хэвээрээ л байгаа. Энд болохоор 3-2 магадлалтай болоод ирж байгаа хгүй. Арай илүү өндөр магадлалтай болоод ирж байгаа хгүй. Нийт магадлал чи өөрөө энийг гардаг штэ. Бид нар энэ чинь 3-1 магадлалтай гэхэд л чинь юу энд хоосон болцоо энэ чинь ажилтнуулагч чинь 0 байгааг харуулдаг чинь магадлал 0 гэдэг. Тэгэд 3-1 нэмэх 3-2 нэмэх 0 тэнцүү 1 гэж ингэж батлагдж байгаа шүү. Тэгэхээр бол яг ийм байх байна. За ерөнхий зарчим таны болсон гол сонгогч. Яг амьдрал дээр бол 0 магадлал гэж басахгүй бас 1% магадлал гэж байхгүй. Тэр тухай миний нэг хичээлийн яг магадлалын тухай холбоотой бодлон дээр бол тайлбарлсан байна. За тавтологийн алдартай физикийн бодлогоос хэдэн жишээ дуртайч гэж хэлж байна. За энэ пиг батлах арга гэдэг. Бид нар ингээ эхлээ пигээ олцоод дараа пиг тоорлсон багажаар ингээ пиг ингэж гаргаад пиг олчлоо гэж батлуугээ хэлээд тэр нь бас тавтологи болоо явагдсан. Хуурамч физик тэнцэл гэж энийг нэрлэдэг. За хайш болон юуны томьёогоор ро гислгүүнээр хүчилээд нэгтгэн хэлсүүн маск гардаг томьёог хангадаг шалгасан зүг гэдгийг батлан гэдэг. Энэ дээр энэ боцонтой адилхан маск зүг рог хүчгээ гэдэг бол зөвхөн нэгтгэн тодорхойлт физик хуулийн шинэ мэдээлэл биш. Инженеруудын заримдаа загварчлалт зөв гэж андуурч зөвхөн нэгжийн хийстийг шалгаад өвгдлийн бод төлөлцөөг шалгахгүй өнгөрдгөө гэж. За физикийн бодлогоос надад жишээ бас хэлсэн.
За физикийн чиглэлээр тавтологи агуулсан алдартай хууль занг бодлогоудаас хэдэн жишээ дурдъя гэж. Хөвч мөсний бодлого. За энэ Архимедийн зарчим ашигласан хурамч батламж. Архимедийн хүч гэж яддаг нэг усны доороос биеийг өргөдөг тийм хүч байдаг шүү дээ. Физик хичээлээр үздэг. За аяг усанд мөс хөвж байна. Мөс хайлахад усны түвшин өсөх үү, буурах уу, хэвээрээ байх уу гэдэг. За олон хүн мөс усанд хайлж байгаад бол усны хэмжээ нэмэгдэнэ гэж боддог. Гэвч энэ буруу. Архимедийн зарчмаар мөсний хөвж буй хэсэг нь өөрийн чинтэд тэнцэх ус төрөгчийг зайлуулж байгаа тул мөс хайлахад усны түвшин хэвээрээ үлдэнэ. Гэвч заримдаа сурагчид энэ тодорхой гэж бодоод буруу таамаглаж шатах гэж зөвхөн массын хадгалах хуулийг ашиглан одоо ийм тэнцвэрови гэдэг томыг ашиглаад эсвүүний өөрчлөлтийг нарийн харгалзахгүй орхитоо. Энэ бол миний өмнө тайлбарласан дундын алхмыг батламж мэд ашиглах алдаатай гэж. За масс бол мэдээж нэмэгдэн тийм үү? Усан дээр мөсийг нэмбэл мэдээж арай илүү масстай болно. Бид нар усанд давсыг уусгах гэдэг давстай уусмал гарна шүү дээ. Тэнгүүдээ за бас пантыг ажиллуулах юм. Энэ бол маш олон жишээн дээр батлагддаг. Ингээд аягтай ус байла. За бүр дүүр ингээд цалигцсан ус ийдээ. Аягны амсраар ингээд ус ингээд гоожод ингээд бараг цалигах төссөн. Тэнгүүд давс ингээд нэлээд хитэн давс. Усны бараг 30% контрасттай хүртэл хансан ус мөл төртөл болгочоод тэрний дараа давс нэмжээж явж их ус цалигж асгардаг. Яг тэгвэл нэг усны молекул өөрөө ингээд дотроо ингээд H2O гэдэг энэ O шүү. Энэ H ус төрөгчийн хоёр нэгдэл хүчил төрөгчийн нэг нэгдэлтэй ийм молекул байдаг. Тэгээ энэ дээр ингээд давс нэмэгдэнгүүтээ давсны томьёо чинь CO2 штэ. H2O дээр CO2 нэмээд нэг иймэрхүү нэгдэл давстай уусмал гардаг тийм үү? Давсны томьёо чинь натрий CO2 чи хүчил төрөгчтэй натрий натрий 2O илүү. Би бас физик хичээл биш хими хичээлд бас муу байсан юм аа. Тэнгүүтээ энэ дэр ийм байна. Хөвж буй мөсний хөвж буй хэсэг гэж байгаа. Хөвж буй хэсэг гэдэг нь болохоор энийг хэлээд байгаа. Бас пантиг ачна. За ингээ аягтай ус байсан. За жоохон бөмбөр сүртэй ус ичлээ. За ингээ усны энэ байгаа. За мөс ингээ хийсэн. Мөсний яг нилийн хэсэг бараг 90% нь усанд ороод 10% нь л усныхоо дээр ирдэг. За энэ хэсгийг хөвж буй хэсэг гэж нэрлэе. Зэн аягны дийдлийг бараг арилгадаг гэж тий. Дээр хоосон өргөч. За тэнгүүд мөс хайлаад усандаа уусан тийм үү? Доклодер говцоорё. Өөрийн чинтэй яг тэр хөвж байгаа хэсэг нь өөрийн чинтэй тэнцэх ус төрөгчийг зайлуулж байдаг. Тэгэхээр яг энэ мөс чи ингээд ус хатуу төлөөс шингэн төлөв рүү ингээд шилжихдээ илүү нь багасдаг байхгүй. Тэр томьёог л ашигласан гэсэн. Яагаад гэвэл ус төрөгчүүд нь ингээд биш агаарт дэгдээд арилаад өгсөн. Тэнгүүтээ яг цэвэр ус нь болохоор энэ хэмжээтэйг ингээд тэнцүү болоод. За энийг би бас сайн ойлгохгүй байна уу? Яг сайн ойлгохгүй юм байна. Ойлгохгүй би бас яриад явах уу бас мэдгүй юм мэдгүйгээл өгсөн дээр бас жоох яриг бодож үзэхээр л юм байна. Ерөнхийдөө нэг санааг нь л ойлгочлоо. Мөс нь өөрөө хайлахтаа ус төрчийг зайлуулад тэгээ усны түвшинтэйгээ ижил хэмжээний оршдол гэсэн утгатай л хэлж байна л та энэ дээр. За энэ дээр ингээд илүү тайлбарлсан байна.
Энийг цааш нь уншаад үзье. Аяган дахь усны чинь Ньютоны 3 дугаар үйл. Хэрвээ аяган дотор загас усанд сэлж байвал аяган доторх нийт чинь загасны байгаа эсхээс хамаарахгүй гэж байна. За мэдээж хамаарч магадгүй гэж би бодож байна. За уншия. Заримдаа загас усыг түлхэж байгаа тул чин нэмэгдэнэ гэдэг тодорхой мэт харагдах. Гэхдээ буруу дүгнэлт гаргана одоо гэж. Учир нь Ньютоны 3 дугаар үйл ясаар загасны түлхэлт усны эсрэг хүч тэнцвэртэй тул нийт чин өөрчлөгдөв. Хэрвээ тодорхой гэдэг мэдрэмжээ шалахгүйгээр өдөрдөнч болгож авбал энэ бол дугуй тойрог. Энэ өөр бодлого болоод ч юм. Тийм байна, өөр бодлого юм. За энэ бас ойлгомжгүй бодлого байна. Энэ яг ахаад нэрийчлээ асууж болох юм. За 3 дахь бодлого. Хэд хурдтай гэрлийн хурдны парадокс гэж байна. Энэ би бас боддог байсан. За яг миний боддог нь болохоор нэг ийм бодож байгаа. За би бас пейнтер зураад харуулчих. Дэлхийгээс аврах том ингээ пүш хийгээд тэнд нэг юм хүн суулгаад татаа 50 гэж бодъё бүр ингээд амар том далаастай ингээ хүчтэй тэнгүүд дээшээ хөөрөн гэж нэг ингээд дэлхийгээс нэг гарах тийм пуужих арай л механикчлсан тийм ингээд өгөх яг тэр шиг зарчмаар гэрлийн фотон дотор ингээд гэрлийн фотоныг ингээд юу болгоод ашигласан. Робот болгоод ашигласан. Гэрлийн фотон дээр ахаад нэмэлт маш жижиг тийм төхөөрөмж суулгангуудаа тэн дээр ийм харавдаг технологи хийж байгаа байхгүй. Тэнгүүтээ нөгөө гэрлэлийг явуулчихна. Гэрэл чинь мэдээж C гэдэг урдаар явж байгаа тийм үү? Секундэд за нэг ойролцоогоор за 300 мянган км гэж ойлгочихно. Тэнгүүтээ нөгөө нэг төхөөрөмжийг гэрлийн фотон дээр зөвлөлөө нэг маш жижиг юм. Тэнгүүд тэн дээр маш хүнд тийм элемент тавина. Тэнгүүд хүнд элемент авахаар гэрлийн фотон өөрөө удаашрна шүү дээ. Хүнд элемент тавьж байгаа болохоор арай илүү хүнд. Тэнгүүтээ нөгөөдгөө харамж байна. Тэнгүүд гэрлийн хурдаас давсан хурдтай тийм хурд үүсгээд байхгүй юу? Тийм V хурдтай явж байвал энэ хурд нь гэрлийн хурднаас их гэсэн нэг юм бодлого өгд юм миний. За энэ дээр болохоор ямар бодлого вэ гэхээр Зено Ахиллес ба яс мэлхий гэдэг бодлого байна. Ахиллес яс мэлхийтэй уралдана. Яс мэлхийд үргэлжлсэн давуу зам өгвөл Ахиллес хизээч яс мэлхийг үүсэхгүй. За мэдээж дүт зам өгсөн юм байна. Учир нь Ахиллес мэлхийн байрлалд хүрэх бүрд мэлхий баг зэрэг урагшилсан байна. За энэ логикийн зүүн мэт харагддаг. Гэхдээ хязгааргүй олон алхмын нийлбэрийг хязгаарлагдмал цаг хугацаанд нэгтгэж болтгоо гэсэн буруу там үйлдэлээр тулгуурласан. Орчин үеийн математик үүнийг тайлбарлаж чадна. Тавтологийн шижтэй учир нь хязгааргүй олон алхам хязгааргүй цаг гэсэн дал тамгалыг та баталгүйгээр ашигладаг. За энэ дээр яг нэмэлт асуулт асууж болох юм. За бас нэг бодлого байна. Перпетюмобил ухааны үлгэрийн үр ашиг гэдэг. За би энэ дээр бүх бодлогуудыг асууя. За хөвч хүмүүсийн бодлогыг. За хөвч хүмүүс яагаад усны төвшинг нэмсэнгүй вэ? Дэлгэрэнгүй тайлбарлаач. Асууч. За ингээд асууч. Дэлгэрэнгүй 6-аар гэхээр бас нөр 6 бодох гэдэг чинь айгүй цаг хугацаа авт юм а. Заримдаа ChatGPT-ээс 6 гадаггүй айгүй боддөө шүү дээ. За хөвч хүмүүс сайлахад усны түвшин яагаад өөрчлөгдөхгүй вэ? Үндсэн зарчим архиметрийн хуулиас эхэлнэ. Хөвч буюу битэн. За энэ нэг юм сонин юм шиг тэмдэгт гэж бас энийг жоохон хүлээхэд зүг болчихд ирлээ шүү. Жоохон хүлээх хэрэгтэй. Илүү таашааж байгаа юм. Модулс ашиглаж байна. За энийг жоохон хүлээх бүтээрээ. Энийг дуусгах зүгээр л тийм л.
бас нэлээд тайлбарлаж шүү. Тавтологийн бодлого өнөөдрийн бичлэгийн гарчгаа би тавтолог бодлого гэж нэрлэнэ. За энэ дээр за хүүж буй бит нь өөрийн жинтэй тэмцэх хэмжээний устөрөгчийг зайлуулдаг. Архимедийн хуулиар F хөвөлт. За ингээд хөвөлтийн хүч гэж байгаа дээшээ өргөдөг архимедийн хүчийг хэлдэг. Өсний массыг нектар хөвжүүлнэ. Мөн хөвөлтийн хүч нь зайлуулсан усны жинтэй тэмцүү. F хөвөлт нь усны нектийг зайлуулсан жинтэй хөвжүүлээд нектар хөвжүүл. Энэ мөсний нектийг хэлж байгаа шүү. P гэдэг. Иймд мөс тэнцүү одоо мөсний масс нь усны нектийг зайлуулсан эзлэгүүнээр хөвжүүлсэн. Энэ эзлэгүүн шүү V гэдэг нь. Зайлуулсан эзлэгүүн гэдэг нь болохоор мөсний массыг усны нектад харьцуулсан харьцаа. Мөс хайлахад юу болох вэ? Мөс хайлахад масс өөрчлөгдөхгүй. Энерги массын хадгалалт зөвхөн төлөв хатуугаас шингэнлүү өөрчлөгддөг. Тэгэхээр мөсний масс нь хайлсны дараах усныхаа шинэ усныхаа масстайгаар тэнцүү байна гэж. Усны масс хайлсны дараах гарч ирэх усны эзлэгүүн буюу B шинэ ус тэнцүү мөсний массыг хуваах нь усны нэгт арах уу яг адилхан юм. Зайлуулсан эзлэгүүн гэдэг нь мөсний массыг усны нэгт хуваавал шинэ усны эзлэгүүн гарсан. Энд нэг жоохон алдаатай юм харагдах юм. Би энийг энэ яагаад тэнцүү болов? Усан дээр мөсийг нэмээд гарсан шинэ ус нь хуучин усны масс болон мөсний массын нийлбэртэй тэнцүү биш гэж үү гэдэг ингээ асууж. Нийлбэртэй тэнцүү баймаар массын хувьд бол эзлэгүүний хувьд бол хэвээрээ байж болно. Массын хувьд бол мэдээж шинэ масс гарна шүү дээ. Уг нь бол нэмэгдэж байгаа. Тэр нэг зайлуулсан устөрөгчийн масс нь яваад өгч байгаа болов. Тийм парадоксын бодлогыг би ойлгоход үнэхээр хэцүү байна. Энэ математик парадокс, физик парадокс, ер нь бүхэл шинжлэх ухаанд парадокс гэж үед юм шиг хэлээ тий. Сайн асуулт байна. Энд баг зэрэг ойлголтын бодлон гарч байна. Юуны тухай ярьж байгааг тодорхой болгоё. Би мөсний массыг шинэ усны масс гэж бичгтээ зөвхөн мөсний өөрийнх массын тухай ярьж байсан. Аяган доторх нийт усны тухай биш. Зөвхөн мөс нь усуулж хайлсны дараах масс тэнцүү. Энэ бол мэдээж зүг тийм байна. Би нэг хайлсны дараах шинэ ус гэдэг нь болохоор нийт аягны масс нь мөстэй нэгдсэн ус гэж бодоодсон. За энэ томьёогоор ерөнхийдөө бүгдээрээ олт юм шүү. За одоо бүгд юу яа? Хоёр дахь бодлогын хувьд яа? Энийг яг арай илүү гүнзгий судлал маш их цаг болох гэдэг юм. Бараг нэг болгонд бараг 30 минут, доотлон 30 минут, дээдлэн 2 цаг болно шүү. Ер нь бол физикийн бодлогын хүн дэлгэн фундаментал бодлогууд угаасаа тийм байдаг. Доотлон 30, дээдлэн 2 цаг бодогддог. За энд парадоксын нэг бодлого аягандах загас усанд хоёр дахь парадокс бодлогыг тайлбарлаач гэж асууж байна. Бараг цаанаас өөрөө загас усны тухай бодлого ирээд өгч байгаа. Философич бас ер нь муухан хүнч гэлтгүү зүгээр дундаж хүн бараг ухаантай хүнээс ч илүү ухаантай шүү яг үнийг хэлэхэд.
ер нь ChatGPT нэ ер нь тийм болцсон нэлээ ер нь Альберт Гарри Каспаровыг үртэл ялсан гэх тэрнээс хойш ер нь компьютерийг ялдаг хүн байхгүй болсон шүү дээ шатраар. Аяган дахь усны чингийн парадокс. За энийг ярьж байна. Аяган дотор ус түүн загас сэлж байна. Аягыг жинлэхэд жинлдэг тавцан дээр тавьсан загас усанд идэвхтэй сэлж эргэлдэж байвал усанд идэвхтэй сэлж эргэлдэж байгаа юм байна. Аяган доторх нийт чинь тавцангийн заалт өөрчлөгдөхгүй. Ер нь ийм юм байна. За яг хар ухаанаар би танарт хэлчихье. Ингээ ихэд аягтай усыг ингээ жинлүүрдээ тавьсан за нэг аягтай ус за нэг 150 литрийн бишээ 150 мл-ийн хэмжээтэй аягтай ус илээ гэж одоо тэгээд тэнд бас нэг 150 мл ус ийсэн байлаа. Тэгээд жин нэг 150 мл ус аягтайгаа нийлэхээр нэг за нэг 50 г-ийн аяг байлаа жинтэй аяг гэвэл 150 мл эслэгүнтэй ус за нэг 140 г жин татдаг баха би тэгж ойлгож байна. Би энэ ChatGPT-гээс нэг асууя. 150 мл эслэгүнтэй ус хэдэн грамм жинтэй болох вэ? Яг 4 градус дээр температурын Цельсийн 4 градус дээр бол 150 мл ус 150 г байдаг. Тэгээ тэрнээс их юм уу багуулаад ирэл арай багуулаа явчихдаг 140. За ус гэж байгаа шүү дээ би энэ дээр. Ус бол 150 мл 150 г гэдэг юм. Цэвэр усны тухай асууж байна. Цэвэр усны тухай асууж байна. Тасалгааны температурт байгаа. Тасалгааны температур чинь 20 градус баг шүү дээ. Температурт байгаа. За ингээ асууж байна. За тасалгааны температур за 20-21 градус Цельсиус. Усны нэгт бараг 1 г мл байдаг. Тиймээс 150 мл ус 150 г байдаг. 20 градус Цельсиус 149 цаг тийм нэг шалтгаан билээ. Ер нь бараг 150. Тэгээ за 200 г явуулчихсан. Тэнгүүд тэрэн дээр загасны грамм чинь за нэг маш жижигхэн загас байгаа. Нэг 5 г жинтэй загас гэвэл 205 г болох гэсэн чинь үгүй ээ. Яг загас усан дотор ингээд сэлж ирэлж байгаа гэж байгаа байхгүй. Тэр загас сэлж усыг түлхэж байгаа тул тавцан дээрх залт хэлбэлцсэн гэж бодогддог. Учир нь загас усыг доош дээш хажуу тийш түлхэж байгаа мэт санагддаг. За зөв хариулт нь Ньютоны 3 дахь бол аяган доторх нийт чинь масс өөрчлөгдөхгүй. Загас хэрхэн ч хөдөлж сэлж байсан. Яагаад Ньютоны 3 дахь хуулиар үйлдэл бүрт эсрэг тэнцүү хариу үйлдэл байдаг. Загас сэлэхийн тулд сүүлээрээ юугаараа гинэ санаараа гэж байна. За сүүлээрээ усыг түлхэн гэж чинь жишээ нь арддаг ш. Хоёрд нь ус загасыг эсрэг чиглэлд түлхэн энэ загасыг өөрчлөдөг хүч. Гэхдээ загасны усыг түлхэх хүч болон усны загасыг түлхэх хүч хоёр аяган дотор бүхэлдээ тэнцвэрч байна. Учир нь энэ хоёр хүч дотоод хүчнүүд аяган дотор л явагдана. Гадаад орчинтой шууд харьцахгүй. Системийн үзэл баримтлал хэрэг бид аяг нэмэх нь ус нэмэх нь загас гэдгийг нэг систем гэж авч үзвэл энэ системд нөлөөлж буй гадаад хүч нь зөвхөн таталцлын хүч ба тавцангийн даруулах хүч. Загасны дотоод сэлэлт хөдөлгөөн нь дотоод хүч тул системийн нийт чинд нөлөөлөхгүй. За ийм томьёо байна. Энэ томьёонд загасны хурд чиглэл огт ороогүй. Зөвхөн массыг нь. Учир нь дотоод хөдөлгөөн нийт чинд нөлөөлөөгүй. Тавтолог дугуй тойрог хаана байгаа юм? Заримдаа сурагчид загас усыг түлхэж байгаа тул шинжлэх ухааны хуулиар жин өөрчлөгдөн гэж бодоод дараа нь зөвхөн хэсэгчлсэн хүчний тэнцлийг харгалзаж эсрэг хүчийг тооцохгүй орхидог. Энэ дутуу шинжилгээ хийгээд бүрэн дүгнэлт гаргах алт юм. Хэрэв та энэ зөвхөн нэг талыг харж нөгөө талыг мартвал жин өөрчлөгдөн гэсэн буруу боловч логик мэт харагдах дүгнэлтэнд хүрч болно гэж байна. Туршилтаар баталсан гэж байна.
Бод чин хэмжигчдэр за одоо миний яг хийлээд байгаа санаа чинь ус загастай аяг тавихад загас хэрхэн ч хөдөлсөн ч загас тогтмол хэмээр өгдөг. Загас хөдлөхөөр ингээд дээш доошоо хөдлөхөөр хэлбэлцүү гэж асуусан юм байна. Яг үндэ адилхан шүү дээ. Ингээд тар ухаанаар бодсон ч адилхан шүү дээ. Зөвхөн аяг даган тэрж живгэрч байвал энэ гадны цохилт эсвэл аяг дотор усгасрах зэрэг гадны нөлөө болох ёстой. За асуултаа бүгд дахиад уншъя. Аяган дотор ус түн загас хэлж байна. Аягыг жинэлдэг тосн дээр загастай намтах хэрэгтэй байсан юм байна л да. Би нэг эхлээд загасаа хийхгүйгээр аягыг жинэлсэн гэж бодсон юм. Загас усанд идэвхтэйс илж эргэлдэж байвал аяган доторх нийт чин өөрчлөгдөхгүй. Яаж ч өөрчлөгдөхгүй. Загас яаж цэлсэн. За энэ бол ойлгомжтой байна. Энэ баг нэг тавталгасууд байх бодол биш л гэсэн. Хамгийн гол нь бид нар асуултаа арай буруу ойлгосон юм. За тэгвэл хэд хурдтай гэрлийн урдыг урдах бодлогыг илүү тайлбарлаач. За урдгуудыг асууяч. Тэгээ өнөөдрийн юугаар бичлэгээ ерөнхийдөө ингэ дуусгадаг энэ хэр удаан болж юм бичлэг? 56 минут. За бараг цагийн бичлэг болох юм байна. Зенон парадокс гэнэ. Ахиллес ба ястмэлхий гэдэг бодлого байна. Энэ манай эртний өмнөх 5 дугаар зуунд гарчсан бодлого. Эртний грекийн философч Зенон, Илеский дараах парадоксыг дэвшүүлсэн. Ахиллес маш хурдан гэдэг. Грекийн домог Троятын баатар домогт гардаг баатар штэ Ахиллес. Ахиллес яг Троятын баатар биш. Ахиллес Тройлууд айрдаг баатар нь штэ. Ястмэлхийтэй уралдана энд. Шудраг байхын тулд ястмэлхийд өрчлөсөн давуу цайг өгнө. Жишээ нь 100 м. Ахиллес хижээч ястмэлхийг гүйцэхгүй. За Зеноны лог яагаад гүйцэхгүй гэж? За Ахиллес ястмэлхийн эхлэлийн байрлал 100 м хүрэхэд ястмэлхий бага зэрэг жишээ нь 10 м урагшилсан байна. Ахиллес тэр 10 м хүрэхэд ястмэлхий бас бага зэрэг 1 м урагшлаа. Яг шууд урагдах биш нэг алхмын юугаар хэлж байгаа юм байна. Шат одоо нэг алхах ястмэлхий нэг алхаад Ахиллес нэг алхах нь яг тэр ястмэлхийн байрлалд хүрч гэж байгаа гэж хэлж байгаа юм байна. Эндийг одоо юу жишээгээр пантер тайлбарлая. Тэгээ мэдээж гүцэхгүй шүү дээ. Энэ бол парадокс. За энд Ахиллес байгаа. Энд ястмэлхий байгаа. За Ахиллес явж байгаад гүйж байгаа. Маш хурдан гүйж байгаа. Ястмэлхий ч мэдээж маш удаан явж байгаа. Ахиллес энд ирэхэд яг анх ингээд ястмэлхийн байрлал гэхэд ястмэлхий энд ирсэн баг. Дараа Ахиллес энэ цагт болоход ястмэлхий ийм цайд ирсэн баг. Дараа Ахиллес энэ цайд ирэхэд ястмэлхий ийм жижигхэн цайд ирсэн. Бүр ингээд баг ингээд дөхгөө ингээд яваад байгаа тийм үү. Хамгийн гол нь ястмэлхийг хөдөлсөний дараа Ахиллес хөдөл. Тэр хуучин байрлалд нь очино. 0.1 м гэдэг хязгааргүй үргэлжлэн. Ахиллес байг ястмэлхийн урд байрлалд хүрч байгаа боловч ястмэлхий бага зэрэг үргэлжлсэн хэвэрлээ. Зеноны дүгнэлт Ахиллес хязгааргүй олон алхам хийх ёстой тул ястмэлхий ч бас гүйцэхгүй. Ястмэлхийг ч бас гүйцэхгүй. Юу нь буруу байна вэ? Энэ бол логикөд зөрчилгүй мэт харагддаг. Гэхдээ бодит байдалтай зөрчилддөг парадокс. Сонгодог парадокс. Бодит амьдрал дээр хурдан удаан гүйчих үргэлж гүйцэтгэх. Тиймээс аргумент дотор талд алдаа байгаа нь тодорхой. Дал буруу хамгаалалт. Энэ хязгааргүй олон алхам, хязгааргүй их цаг хугацаа гэсэн батлагдаагүй хамгааллыг өгүүлбэрийн бүтэц дотроо далд байдлаар шингээж дараа нь энэ таамаглалаа ашиглан үүсэхгүй гэсэн дүгнэлтийг гаргаж авдаг. Энэ бол тавталга маягийн алдаа. Учир нь энэ таамаглал өөрөө хараахан батлагдаагүй байхад аргументийн үндэс болгож ашигласан байна гэж. Яг энэ панта би хаацсан. Баян дээр ингээл яваад байгаа. Энд бол Зено өөрөө ингээд тийм Ахиллес ястмэлхийг атсан дараа Ахиллес алхна гэж хэлээл ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр мэдэн чинь маш хязгааргүй явна шүү дээ чинь.
За яг өндөө бол амьдрал дээр бол мэдээж нэг 100 метрт нэг за нэг 10 хэдэн секундээр яаж чадахгүй да. Яст мэлгээ тэгж 1 метр урагшсан байх л үү. Тэрийг 1 секунд хүрхгүй гэдэг үгцэд дүрлж штэ. За тэгээд за энэ бодлого ингээ орхиж байна. Нөгөөдөө ийм яг үнэхээр гүйцэд бол 11.11 секунд. За энэ нэг эхний 100 метрт нэг 10 секунд гингүүд дараагийнхын 0.1 секундэд яагаад ингэ дуусгаж байгаа байхгүй. За тэгвэл сүүлийн бодлогыг дөрөв дэх бодлогыг илүү тайлбарлаач. За тэгээд энэ өдрийн бичлэг ингэ дуусгая. Би бас бэлтгэлгүйгээр өчигдөр зөвхөн энэ хайлш бас эсийн бодлогын харьцааны тухай чат GPT-гээс асуугаад миний 2022 онд хийсэн бодлого тэр жигтэй буруу байсныг ойлгоод тэр бодлогоо засах бичсэн тийм зорилготойгоор энэ бичлэгийг эхлүүлэх гэжсэн. Тэгээд тэр бичлэгийг ингээ бүгдийг ингээ та нарт тайлбарлах юм бол бас их цаг хугацаа орно. Дээрээс нь та нарт бараг намайг тайлбарласан илүү миний одоо энэ share хийсэн энэ Zispa хайшийн харьцаа гэсэн энэ нэртэй энэ share-ийг линк руу ороод би description хэсэгт байршуулсан. Өөрөөсөө судлаа үзчихвэл илүү ойлгоно. За тэгээ энэ парадоксын хичээлийг бүгдээрээ энэ парадоксыг би мэдчихгүй нэр үнэхээр мэдэхгүй бас асуулт нь ч гэсэн айгүй толгой эргүүлсэн парадокс асуулт болж байгаа байхгүй. Тэгээ тавтологийн шийдлэх гон гэж нэрлэлт юм байна. Мөнхийн хөдөлгөөр гэж. Perpetuum mobile. Эний хуурамч тооцооллын парадокс гэж. За асуулт мөнхийн хөдөлгөөр гэж юу вэ гэж. Мөнхийн хөдөлгөөр гэдэг нь гаднаас энерги авалгүйгээр хязгааргүй хугацаанд ажиллах эсвэл ажилласнаас илүү их энерги гаргах машин. Түүхэнд олон зохион бүтээгч, машин зохион бүтээх гэж оролдож байсан. Гэхдээ бүгд амжилтгүй болсон. Сонгодог жишээ, эргэдэг дугуйн загвар. Төсөөл. Дугуй дээр хэд хэдэн жин бөмбөлөг байрлуулна. Жинүүд дугуйны нэг талд байхдаа илүү урт хэрчим дундаас эргэлддэг. Нөгөө талдаа богино хэрчим дундаас ийм нэг тал нь заавал илүү хүнд момент гаргаж дугуй тасралтгүй эргэлдэн гэж таамагладаг. За ингээд эргэлдэж байна. За энэ арай урт, энэ арай богино юм байна. Ийм дугуй 6 ийм одоо ягаад зөв мэд харагддаг вэ? Тавтологийн санаа зохион бүтээж эхлээд загвараа зурж зөвхөн энэ загварт байгаа хүчнүүдийг л тооцоолж тэнцвэрт биш. За бид нар энэ бодлого бодохоос өмнө эхлээд энэ тавтологийн хамгийн анх өгсөн бодлогыг яа. Тэгвэл энэ цаашаа үргэлжлүүлээд бид тайлбарласан юм шиг надад явчлаа. Энэ дээр ингэж байна. Олон мөнхийн хөдөлгөөр зохион бүтээгчид энергийн хадгалалтын хуулийг зөрчих боловч өөрийн загварчлалын дотор энерги алдагдахгүй гэж урьдчилан тооцсноороо батламжаа батлаад авдаг. Жишээ нь ямар нэгэн иргэдэг систем зохион бүтээгээд энэ систем тасралтгүйгээр эргэлдэнэ. Учир нь загварчлалаа алдагдалд оруулаагүй бичлэхэнд дугуй тойрог учир нь бодит ертөнцид үрэлт дулааны алдагдал зайлшгүй байдаг. Гэвч тэдгэрийг загварчлалаасаа урьдчилан хассан. Мэдээч бид нар ингээд дугуй ингээд нэг ингээд эргүүлээ орчвол мөнхийн эргэлт ингээд ойлгочдөг. Яг үндэ бол мэдээж агарын эсрүүл тэр салхин сэнсэн тэр салхи байлаа гэж салхи зогсоход зис чинь жоохон инерцээр явж байгаа. Тэгээд жоондоо зогсон шүү дээ. Тэгээд энэ санааг тухайн үед нь амар мөнхийн юм шиг байдаг гэж ойлгосон юм байна. Тухайн үед хүмүүс итгэдэг байсан юм шиг үлээл л та. За энд үргэлтийг тооцоолоогүй. За мэдээж агарын эсрүүл тооцоолоогүй. Хамгийн чухал нь моментийн тэнцвэрийг буруу тооцоолсон. Учир нь бодит физик дугуйн альж байрлалд байгаа жингийн нийт момент яг тэг болдог. За момент би мартсан байна. Момент гэдэг тийм бодлого физик хичээлд ордог байсан. Момент гэдэг чинь одоо яг тухайн бүч гэсэн утгатай үг шүү дээ. Яг момент. Жохон хүлээ. Сэчээс одоо секундчгүй хүлээ мөч яг цаг мөч гэдэг утгатай. За миний загвар дотор ажиллана. Миний зохион бүтээгч миний загвар дотор л ажиллана гэдгийг батлахын тулд яг тэр загвартаа тохируулсан тооцоолыг ашигладаг. Энэ бол дугуй тойрог. Загвар өөрөө тэнцвэргүй гэсэн тэмэлт хүрэхээр зориудаар мэдлгүй буруу тооцоолсон байдаг. За термодинамикийн хуулиудтай хашилдаг байдал.
мөнхийн хөдөлгүүрийн санаа физикийн үндсэн хөлтэй зөрчилдөг. Нэгдүгээр төрлийн мөнхийн хөдөлгүүр эрчим хүчийг үгүйгээс үүсгэдэг. Термодинамикийн нэгдүгээр хууль энергийн хадгалтыг зөрчинө. За энэ дулааны өөрчлөлт нь PW гэдгийг би мартсан. Би одоо бүх хичээлээ мартсан. Систем эрчим хүч нэмэгдүүлэхгүйгээр ажил хийж чадахгүй. За энэ бол бас ойлгоход үнэхээр хэцүү бол авчлаа сургамж гэдэг. За тэгвэл сүүлийн бодлогыг яачаа. Энэ бодлогыг та нар өөрөө уншаад бас нэг ойлгохгүй үзээ. Би бол ойлгохыг хүсэж байгаа ч чадахгүй юм байна яг үнэхээр. Сүүлийн 5 дахь бодлогын үед. Тэгээд ийм богоон чи бид 5 дахь хэмжээсийг харах тийм чадвартай хүн байдаг гэдэгт бас нэг итгэж явах шаардлага байхгүй байхгүй. Зүгээр нэг ийм энгийн парадоксыг ойлгож ярьж таньдахгүй байна гэдэг чинь. За дулааны хөдөлгүүрийн 100% ашигын парадокс. Карнегийн хүчлэг гэж байна. За бүгдээрээ энийг бодохоос өмнө эхний 5 дахь бодлогын бүгдийг л уншиж. За 20 дахь. За дулааны хөдөлгүүрээр ашиг. Хэрэв бид хийн даралт температурыг маш нарийн хянавал 100% үр ашигтай дулааны хөдөлгүүр хийж болно. Заримдаа сурагчид термодинамикийн 2 дугаар хуулийг мартаж зөвхөн эрчим хүчний хадгалтын хуулийг 1-р хуулийг шалгаад энэ систем боломжтой гэж дүгнэдэг. Гэтэл энэ бол дутуу нөхцөл шалтгаан тавталга. Учир нь 1-р хууль хадгалагдсан ч 2-р хууль зөрчигдвэл систем боломжгүй. За одоо ингээд энэ дээр 5 дахь бодлогыг илүү тайлбарласан. Энийг бүгд уншиж идэ. Би бас энийг бас ойлгохгүй байх гэж бодож байна. Үнэхээр ойлгохгүй байх. За хэрэг бид хийн даралт температурыг маш нарийн хянаж дулааны алдагдaltaгүй сайн тусгаарлагдсан систем бүтээвэл дулааны бүхэлд нь механик ажил болон хувиргаж 100% үр ашигтай дулааны хөдөлгүүр хийж болно. Энд би алдаар юм тавьчаад мартсан юм биш үү? За. За энийг ингээд та нар тэгээд хараад авчих ингээд зогсоо идөө. Энд ажилтаа болчлоо. Тэгээд өнөөдрийн за би энэ description хэсгийг копиж аваад бичлэгийн description хэсэгт оруулчихна. Тэгээд өнөөдрийн бичлэгийг ингээд дуусгаад дараа тэгчээд нэг сонирхолтой бичлэгээр өдрөө уулзцгаая. Бас математикийн бодлогоор зуулж магадгүй шүү өдөр. Ингээ баяртай өдрөө.